Энэ бол 55,835 болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө авсан тоног хөрөмжүүд нь ашиг өгсөн гэсэн үг байхгүй. Эдгээр маань эдийн засгийн хувьд эрс дээд. Заавчлаараа уул иргэний мэдээний цаг 17 цаг 30 минутаас эхлэх хэрэгтэй байсан. Тэгээд таван хүлцэл өчөө ер нь Twitter Facebook-оор зарласан байгаа. Өнөөдөр бол манайд сайд хадагтай бормоо оролцсноо гэж зарласан. Ягаад энэ гэж оролцож байгаа гэвэл асуудал нь өөрөө их чухал асуудал байгаа. Энэ бол $1 махыг одоо гадагшны экспортлох тухай асуудал байгаа. Мэдээлэл бол одоо өчигдөр өнөөдрөөс л ер нь бол өчигдрүүдээс хойш өнөөдрөөс л захим ертөнцийн мэдээллүүд нь гарч эхэлсэн. Тэр та бүхэн бол яг манай захим хаягуудаар болон утсаар мэдээлэл бас асуултуудаа асууж болно. Тэгээд уул нь бол энэ ганц зөвхөн холбоотой шүүх хурал маш сонирхолтойгоор өрнөж байлаа. Та бүхнийг бас үзэх дуртай юмнаас чинь салгасан бол уучлаарай. Юусын чухал асуудал бас ороод эргээд шүүх хурлыг бас дамжуулж болно. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бас хэлэхэд Эрдэнэт одоо энэ мах $1 тэрбум одоо мах гадагш нь гаргаснараа Монголд ямар ашигтай юм бэ гэдэг асуудал мэдээж тавигдана. За тэгээд нэг тодорхой мэдээлэл өгч журмаар нэг юм график хийсэн юм а. За тэгээд эндээс харахад бол миний ард одоо харагдаж байгаа. За Эрдэнэт үйлдвэр жилийн орлого бол нэг $700-аас $900 сая юм ашигтай. За эндээс бол зүгээр багаар нь тооцсон байгаа юм. Тэгээд нэг монголчууд Монголын талд бол нэг $200 сая орчим ингэж үлддэг. За Оросын талд бол $420 сая одоо ингээ гардаг гэсэн ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр бол $1 тэрбум доллартай харьцуулах махны харьцуулбал энэ бол харьцангуй одоо ийм өөр тоо явж байгаа. За тэгээд одоо та бүхэндээ бас нэг харьцуулт үзүүлье. Тэгэхээр Монгол улсын сайд инх сайхан нэг ярилцлаганд бол хэлсэн байгаа. 5 толгойн гэрээ байгуулж $200 сая зээл авна гэсэн ийм зүйл хэлсэн байгаа юм. За тэгэхээр уул уурхаагаас орж ирж байгаа ашиг бол за $1 тэрбум махтай харьцуулахад бол харьцангуй бас бага харагдаж. Тэгээд энэ мэдээж иргэдэд маш сонирхолтой байх. Өнөөдөр бол Монголд малын тоо бол бараг 70 сая орчим хүрчихсэн гэсэн ийм мэдээлэлтэй байгаад байгаа. Тэгээд яриагаа эхлэе тийм ээ. Эхний асуулт бол мэдээж $1 тэрбум махыг экспортлно гэж байгаа. Тэгээд шууд утгаар нь ойлгох уу? Яг уу? За нодон жилтэй харьцуулъя. Нодон жил бол бид нар 59.2 бараг 60 орчим сая малтай бүртгэгдсэн шүү дээ. Тэгээд ихсэн мөртлөө зөвөр 1800 тонн л мах экспортлсон байна. Тэгэхээр надыг бас үдэ аж ахуйн сайдаар томилогдоход ерөнхий сайдын өгсөн даалгавар бол та махны экспортыг дээр голлож ажил. Тийм эдийн засгаас солонгоруулъя. Одоо эдийн засгийн өндөрлөлтийн нөхцөлд валют олж ирэх ажлыг хий гэсэн байна. Тэгээ манай яамны зүгээс бол сүүлийн эдийн сар маш идэвхтэй ажиллаа. Тэрүүн байтугай долларын бизнесийг бол энэ махан дээр хийж болж байна. Тухайлбал энэ Хятадын ерөнхий сайдтай манай ерөнхий сайд сайхан бэлэг сая хэдхэн хоногийн өмнө уулзлаа шүү дээ. Италийн хотод. Тэгэхэд би бас байлдсан. $1 тэрбум махан бүтээгдэхүүнийг авах боломжтой гэдгээ илэрхийлсэн байгаа. За манай төрийн нарийн бичгийн дарга Ариун болд 2 хоногийн өмнө ирээд байж байна. За Оросын холбооны улсад бас энэ махны экспортын тухай ярьлаа. Гадаад хэргийн сайд бүрэлдэхүүнтэй хамт явсан. За Оросын холбооны улс бол 300 мянган тонн ч гэсэн махыг авах боломжтой. Энэ бас дахиад $1 хэмжээний мах авах боломжийн талаар ингээ ярьлаа. За Арабын улсууд санал тавьж байгаа. За дээрээс нь бид нэр Вьетнам руу бас Яманы мах гарах боломжтой гэдэг. Тэгэхээр энэ асуудал дээр энэ боломж олцоо үе таалгыг нээх ажлыг хийж байна. Тэгэхээр бид миний одоо бас энд сайд улсны гол тавьж исэн зорилго эхнээсээ биелж байгаа. Би бас баяртай байгаа. Юу вэ гэхтэй зэрэг энд үдэ аж ахуй маань уул уурхаас илүү орлого оруулж чаднаа. Үе үед энэ улс орныг тэжээгээд явж исэн салбар өнөөдөр одоо хүн амын маань 30% тэнд ажиллаж байна. Ажлын байр тэнд байна. Тэгээд уул уурхаас илүү ашиг олох боломжтой. Тэгээд энэ боломжийг бол энэ $1 тэрбум махны экспортлох болно гэдэг энэ тоол харуулж байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо юуг үл $1 тэрбум тэнцвүүц хэмжээний одоо 10 сая гэдэг юм уу хэдэн сая малаа ингээд шууд гаргачихна гэдэг тийм байхгүй. Одоо нэгэн тийм боломж нэгдсэн учраас энэ үйл ажиллагаанууд явагдана. Одоо тухайлбал бид нар одоо голтлоос энэ мах гаргаж чадахгүй байсан гол бэрхшээл маань нэгдүгээрт шүлхий байсан. Шүлхийтэй учраас бүхэлд нь Монгол улсыг одоо 20 цэрийн оруулсан. Ийм учраас энэ олон улсын мал эмнэлэг эрүүл мэндийн байгууллагаас энийг 20 цэрэнд оройнд оруулсан байгаа. За дээрээс нь Хятад Орос бол
авахгүй гэдэг ийм байдал орсон. Хоёрдугаард манай махны үйлдвэрүүд хүчин чадал муу. За энэ дээр бас энэ аттестатчил тэнцээгүй. Нодны гэхэд зөвхөн Оросын холбооны улс руу 2 хүн үйлдвэр дулааны аргаар боловсруулж гарах. Хятад руу болон бус улс орн руу ганц ч үйлдвэр тэнцээгүй. Аттестатчил тэнцээгүйсэн. Тэгэхээр одоо зүгээр манай гараар бэлдсэн махыг авдаг юм биш. Зүгээр одоо хэлсэн болгоныг авахгүй ш. Нөгөө тал нь энэ хүнс учраас хүнсний аюулгүй байдлыг хангасан үйлдвэрийн аргаар стандартын олон улсын стандарт хангасан тэр махан бүтээгдэхүүнийг авдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар бол та бүхэнд бас баяртайгаар хэлэхэд бол бүгд найрамд хятадаар дуусгах гэхэд өхөр хойны махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрөл бол 4 компани авч байна. Анхаар боллоо. Хадууны махны нядалгааны үйлдвэр дээр 2 компани, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн дээр 2 компани, адууны махан хөлдөөсөн бууз баншин дээр 1 компани, Оросын холбооны улс руу 6 компани зөвшөөрөл аваад байна. Вьетнам руу 18 үйлдвэр саналаа өгсөн энэний дүн утахгүй ирнэ гэд. Энэ одоо бол амжилттай нэг талдаа манай хүнсний одоо энэ махны аж ахуйн нэгжүүд маань олон улсын түвшинд хүрч одоо махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо. Нөгөө талдаа бид нар бол бас энэ махаа эрүүл ээж гаргана. Эрүүл байлгахын тулд энэ дээр бид нар бас нэлээд чармааж ажиллаж байна. Тухайлбал энэ олон улсын мал эмнэлэг эрүүл мэндийн байгууллага Аз намхан талаан бүсийн хурлаа энд хийж байна. Захиралтай нь би уулзч бас хамтын ажиллагааны ажлуудыг тухайлбал энэ шүлхийг хянах үндэсний хөтөлбөрийг дэлхийн мал амтан эрүүл мэндийн ерөнхий ассамблеийн хурлаар орж батлуулъя. Тэгсэн тохиолдолд бид нар бас олон улсын тусламж дэмжлэгийн хүрээнд ордог энэ утгаараа энэ гоцолтвор төвчнийг дарахад бол хамтын ажиллагаа их чухал байдаг. Энэ асуудал бол дэлхий дээр одоо 2 хэн улс байна. Хятад энэтх 2 энэ үндэсний хөтөлбөрөөр батлуулж чадсан байна. Монгол одоо дараачих нь байх болно гэдэг яар тохирлоо. За мөн хөрш орны малын ерөнхий эмч нартай энэ өдрүүдэд би хэлцээрүүдийг хийж байна. Малыг эрүүлжүүлэхдээ 3 талын болон 2 талын ялангуяа энэ шүлхийг устгах дарах энэ үйл ажиллагааны хамтарсан хөтөлбөрүүдийг ярьж тохирлоо. Тэгэхээр энэ махыг экспортлж гаргах энэ тэрбум долларын хэмжээнд ингээ ярина гэдэг бол их олон багц үйл ажиллагааны үр дүнд гарч байгаа юм аа. Тэгээ энэний ард бол малчит маань орлоготой болно. Малаа эрүүлжүүлэх, малын эмчээр ажиллах хүмүүс маань бас орлоготой ингээд энэ бүх хөшөөргүүд нь бий болно. За үүнийгээ дагалдуулаад манай яамнаас юу хийсэн бэ гэхээр малын эрүүл мэндийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Шинэ тогтолцоо энэ олон улсын стандарт хөрш орнуудынхаа стандартад нийцүүлсэн хуулийг өргөн барьсан. Одоо хилцэж байна. За органик хүнсний тухай хуулиа батлалаа. За манай Монгол мах бол органик. За энэ ялангуяа энэ хөдөө аж ахуйн чөлөөтсөөс гарах бүтээгдэхүүн маань органик байх болно. Тэр маш технологийн өндөр шаардлагатай байх учраас тэгэхээр органик хүнс гэдгийг баталгаажуулж чадах юм бол манай мах дэлхийд бол маш өндөр үнэтэйгээр зарагдах бол. Тийм учраас энэ органик хүнсний хуулиа өргөн барьсан хилцээд эхэлсэн байна. За дээрэс нь бид нар тариалангийн тухай хуулиа засгийн газраар ороод батлуулчлаа. За дээрэс нь бид нар бол малын генетик нөөцийн тухай хуулиа өргөн барьсан хилцээд эхэлсэн гэдэг энэ хуулийн эрх зүйн орчноо болоод маш сайн бэлдэж өгч байна. Нөгөө талд нь бид нар энэ гадаад зах зээлийнхээ үе таалгыг нээж өгч байна. Тэрүүмаар нь яригдах хэмжээний энэ махыг одоо экспортлох боломжтой шүү дээ. Тэгэхээр энэний ард талд бид нар манай чадамж хэд байх вэ гэдэг асуудал байхгүй. Та түрүү хэлсэн 70 сая мал гэдэг. Тэгэхээр энд бол энэ жил бол 18 сая төл авсан. Тэрний одоо бид нар хүнсэндээ бол 70 сая малаас нэг хүнсэндээ 10 саяын хэрэглэнэ гэвэл 10 саяын экспортлох боломж байгаа юм. Тий. Одоо бол бид нар энэ жилдээ бол тийм хэмжээнд тэр даруйдаа одоо экспортлох чадамж байхгүй байлаа ч гэсэн ядаж бас нэг 5 саяын ч гэдэг юм уу махан бүтээгдэхүүн болгочих юмсан гэдэг дээр одоо махны үйлдвэрүүдтэйгээ хамтраа төлөвлөгөө гаргаад энэ чиглэлээр маш шуурхай ажиллаж байна. Яг ингээд таны ажлын хэсэгч гэдэг юм төслийг боловсруулж байгаа нөхдүүд гэдэг юм яг аль өнцгөөс нараад байдаг. Одоо шинэ улсын хурлын гишүүн Самбуугийн Дэмбэрэл гэдэг хүн байдаг тийм ээ. Энэ хүнээс бас асуусан л да. Тэр нь бол ямар хөө байдаг юм бэ гэдэг. Твиттер ч бас их тажиг болцсон биз дээ. Одоо ингээд бас санаанууд өдр өгөөд. Энэ утга муутай асуудал юм аа энэ бол. Тэгээд бас тим ихийг гаргах боломжгүй, чадахгүй. Тэг сүргийн бүтцэд сүргээр нөлөөлнө гэдэг. Улсын хурлын гишүүн шийдвэр гаргах төвчний хүн бас иймэрхүү бодолтой багш. Өөрөө эдийн засгч юм шүү дээ. За энэ бэлчээрийн даац бол хэтэрсэн. 60% нь хэтэрсэн байгаа. За энэ ган болсон төвийн бүс нутгуудаар бүр 4-5 дахин илүү хэтэрсэн байгаа. За сүргийн бүтцэд бас манайха ямааг олсон, за бог олсон байж тээ. Одоо дээрэс нь бол бас насжилт их байгаа. Тэгэхээр одоо өвөл хүндэрч болцсохгүй энэ төр тохиолдол байгаа. Учираас бид нэр одоо малаа цөөлөх гарцаагүй шаардлага байгаа юм. За дээрэс нь бид нар бэлчээрийнхээ даацтай тохируулан одоо бэлчээрийн малаа аж ахуйгаа эрхэлнэ.
Махны экспортын боломж ийм их байгаа гэдэг боломжийг нээж өгч байгаа маань нөгөө талдаа бид нар зөвхөн бэлчээрийн маландаа тулгуурлахгүй эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай болж байгаа. Тийм учраас бид нар тариалангийн бүс нутгийн тухай хуулиндаа тариалангийн бүс нутгуудаа тариалантайгаа хоршоод эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлье. Хашсан энэ нөхцөлд бол энэ тариалангийнхаа үйл ажиллагаатай харьцуулахгүй. Дээрээс нь энэ малын хичээлээ сэлгээндээ тариад тэрүүгээрээ дамжуулан одоо эрчимцэн мал аж ахуйгаа дэмнээд ингээд харилцан ашигтай ажиллах нөхцөлийг бид нар энэ тариалангийн бүс нутагтаа олох гэж байна. Нөгөө нэг нь бол энэ чөлөө төс, хөдөө аж ахуйн чөлөө төс. Тухайлбал одоо өөрийн чих ярьдаг тэр халах голын чөлөө төсд бол энэ эрчимцэн мал аж ахуй. Тухайлбал энэ дээр үед бол ярьж байсан шүү дээ. Нэлээд олон жилийн өмнө хийсэн судалгаанууд байдаг. Мухаруулаа ингэж манай эрдэмтдийн гаргасан махны үхэр байгаа. 50 мянган махны үхрийн аж ахуй, 20 мянган барах хоньны аж ахуй гэдэг ингээ махны хоньны ингээд хэлжсэн түүх байдгийн. Даанч сүүлийн жилүүдэд одоо байхгүй. Өнөөдөр ингээд та бүхэн зураг дээр харж байна. Одоо газрын тос атсан машин л газрыг ийм болгочоод тавьчих штеп. Үүний ирэг дээр бол тэнд ямар ч бүтээн байгуулалт юм алга байна. Нөгөө талдаа энийг хөдөө аж ахуйд ашиглах ямар боломж байна гэхдээ зэрэг асар сайхан бэлчээр байна. Маш сайхан бэлчээрийн дац бол энд бол маш сайн байгаа. Тийм учраас бид нар энэ бэлчээр малын хичээлээ тариа тэнд одоо эрчимцэн мал аж ахуй хөгжүүлээ. Тэгээд тэрнээсээ бид нар махан бүтээгдэхүүнийг гаргая. Тухайлбал бид нар Япон болон Хятадтай энэ махны үхрийг импортлж оруулах талаар ярьж байна. Чинь бид нар Хятадтай энэ өр хөврлийг оруулах энэ асуудлаар бол гэрээ хэлцээр амжилттай хийлээ. Тухайлбал би Японы жишээ махны үйлдвэрийг жилийн мужид одоо нутагшуулаад хятад гол мах нь 2000 яан. Манайхаар 600 мянган төгрөг байна шүү дээ. 1 кг мах. Ийм энийг бас экспортлж байна. Тэд нэр өөрсдийнх нь бас чадамжтай хүмүүс нь тэр үнэтэй ч гэсэн тэр сайн махыг аваад идэж байна. Яагаад Монголын энэ тал нутагт бид нар тэгвэл энэ махны үйлдвэрийн үхрийг нь эрчимцэн аж ахуйг нь байгуулад тэгээд энэ авъя гэж байгаа улс оронд нь гаргаж болохгүй гэж. Тэгээд дээрэс нь энэ чинь нөхөн сэргээгддэг. Төлждөг, тий? Ухаад аваад явах шин чинь ургуулад ингээд нөхөн төлжөөд ингээ явдаг л аж ахуй шүү дээ. Энд чинь улс оронд ийм их ашиг би оруулж болох боломжтой. Одоо ингээд нөгөө түрүүн та хэлсэн шүү дээ. Чиний их яриад байдаг. Доронтын 500 мянган га газрыг гадныханд өгөх гэж байна. Ялангуяа Солонгосыг хятад өгөх гэж байна гэдэг. Хэсэг хуульчид бас нэлээд бужигнуулсан. За яг одоогийн байдлаар шүү дээ. Тэр халах голын бид нар хэцэн завсан талд дээр энэ машин явж байна. За энэ дээгүүр ерөөсөө зам хамаагүй. Петрочайна дайчин тамцгийн 2 тийм. Тэгээ энэ бол тэр тал дээр замбраагүй таквад байна л да. Одоо нөгөө бидний өдөө аж ахуйн үүсгэж хилээд байгаа. Энэ Петрочайна дайчин тамсагт 700 мянган га газар лицензэд байсан. Хайгуулын лицензэд 7 жил байж байгаа. Хоёр нодны буцааж өгөөд тэгээ энэ жил дахиад хайгуулын лицензэд энийг олгохоор болоод дахиж энэ компани ч юм уу одоо өөр компани энийг авна гэж бэлдсэн байсан газар. Гадныхан хайгуулын лицензээр яг одоо энэ халах голын чөлөө төс байгаа. Одоо энэ нэг хэсэг нь энэ тариалан тарьж штэ. Одоо энэ манай Монголын аж ахуйн нэгжүүдийн тарьж байгаа газар. Энэ газрыг бүхэлд нь 700 мянган га газрыг чинь бүхэлд нь дахиж хайгуулын лицензэд гадныханд өгнө гэж төлөвлөсөн. Та нар одоо уул уурхай яамны вебсайт руу орвол байгаа энэ хариуцж байгаа хүмүүсээс нь асуугаарай. Яг гэвэл энэ бол төлөвлөгдөөд өгөөд эхэлсэн. Амжиж харин энийг хөдөө аж ахуйн чөлөө төсөөр авсан. Монголчууд бид нар өөрсдөө хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтыг харуулъя. Тэнд биотехнологи, тэнд хамгийн сүүлийн үеийн одоо хөдөө аж ахуйн дэвшилтэт технологиг оруулнаа. Хөдөө аж ахуйн чөлөө төс байгуулах тогтоол дээр их хурлын байгаа шүү дээ. Хөдөө аж ахуйн доктортой хөгжлийн загвар шинжилгээ ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг энд хөгжүүлнэ гэж. Тэгээ энэний дагуу бид нар энэ хөдөө аж ахуй юу чаддгийм бэ? Юу ууд уурхаагаас ч илүү одоо энд газар ухаад явж байгаа энэ Петрочайна тайчин дамсгаа одоо энэ газрын тос үйлдвэрлэлээ явж байгаа шүү дээ. Тэгээд энэ яг дотор тэдэн төгрөг өгдөг баг. Гэхдээ энэс чинь илүү давуу боломжийг бий болгоно л гэж зорж ш. Гэхдээ л өнөөдөр ингээд гадныханд өгцөн эсрэг гуйлаад явж байдаг. Одоо бодит байдал бол яваад очих юм бол ийм л байгаа. Энэ бол газрын тосны үйл ажиллагаа эрхэлж байгаа байдал. Тэгээд тэр
алах голын тал нутаг дээр ийм байдал юм байна. Энийг бол Монголын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт болгоё гэж тэр хайгуулын лицензээс авчаад байгаа нь шүү дээ. Одоо Петрочаны дайчин тамсаг бол юу юм байгаа шүү дээ. Жилдээ энэ жилийн хувьд бол нэг 280 орчим сая $10 одоо татвар улсад төлнө гэсэн нэг тийм нэг тооцоо гаргацсан л явууллаа л дээ. Тэр бүтэнд хэд төлсөн юм? Арай бага байсан юм байна лээ. Энэ жил бол нөгөө сая тонн төгрөг болохоор жоохон нэмэгдсэн юм билээ. Тэгэхээр бол мал аж ахуйгаас бол харьцангуй бага байна гэж л харагдаад байгаа юм л да тийм ээ. Яг уг нь бол газрын тосыг доороос нь авах, дээр нь өдөө аж ахуй эрхлэх бол нэг харьцахгүй гэж үздэм байлээ. А тэгвэл юуны түрүүн эхлээд бол энэ хөдөө аж ахуйн чөлөөт бодлоо. Одоо хөдөө аж ахуй, мал аж ахуй. А тэгээд яг энэ нөгөө дотор нь явж байгаа энэ дотор нь явахгүй харин Петрочаны дайчин тамсагт байсан хайгуулын лиценз буцааж олгогдоод дахиад хайгуулын лиценз өгөх гэж байх энэ завсрал одоо хөдөө аж ахуйн чөлөөт бус болцсон байна шүү дээ. Тэгэхээр энэ уул уурхайн лицензэд очихгүй энэ бол юунд байж гин гэсэн үг. Тийм. Одоо энэ ойлгомжтой асуудлыг энэ нөхдөөс гаргаж тавиад хэлээ л дээ. Энэ чөлөөт бүсийн тухай ярихад бол зүгээр эдийн засгийн чөлөөт бүс гэдэг юм уу? Ер нь хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж эдийн засгийнх бол байдаг тий. Худалдааны чөлөөт бүс гэдэг. Тэгээд хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж ер нь юугаар яриад байгаа юм? Тийм ер нь хуулиндаа байхгүй шүү дээ гэдэг. За хөдөө аж ахуйн чөлөөт хөдөө аж ахуй худалдааны аж үйлдвэрийн гэдэг чөлөөт бүсээ тийм ангилж нэрлсэн маягаар өмнө нь байсан өмнөх чөлөөт бүсийн хуулинд. Тэгээд сая энийг сард 2 сард баталсан шүү дээ. Энэ хуулийг чинь шинжиж. Тэгэхдээ ингэж тусгайлаад яах вэ? Яг гэвэл энэ олон зориултууд чинь бас хамтарч нэг одоо зөвхөн худалдааных гэхээр бас болохгүй шүү дээ. Тэнд үйлдвэрлэл явагдана. Зөвхөн одоо аялал жуулчлал гэхээр бас явахгүй байна. Өөр үйл ажиллагаанууд явагдана. Тийм учраас ерөнхийд нь нэрлж чөлөөт бүсгээ тэрэн дотор нь багтааж байгаа. Би одоо бас тэр хуулийг баталсан хүн байна. Бас энийг мэдэж байна те. Тэгэхээр энэ дээр бол үйлдвэрлэл үйлчлэгээ, аялал жуулчлал, худалдаа, олон улсын банк, санхүү, төлбөрт одоо гадаад төлбөр тааварт бооцоо тоглоом зэрэг бүх төрлийн үйл ажиллагааг явуулж болно гэсэн ийм чөлөөт бүсийн тухай хууль байгаа. Тэгэхээр энэ дээр бол жишээ нь аялал жуулчлал гэдэг хөдөө аж ахуйн аялал жуулчлал гэж маш том одоо аялал жуулчлал байдаг. Бид нар тухайлбал энэ нүүдэлчнийхээ хөдөө аж ахуйн өв соёлыг бол ЮНЕСКО болон дэлхийн одоо хөдөө аж ахуйн байгууллага хоёрын хамтарсан програмд оруулаад дэлхийн үнэт зүйл зарлуулах гэж явж байна. Тэгвэл одоо Монголын нүүдэлчний соёлын үнэт соёл өв одоо ЮНЕСКОд бүртгэгдсэн энэ өвийг үзэхийн төлөө хүмүүс ирнэ. Одоо тэр туйлс туйлж байна. За тэр манай цаатангууд байна. За тиймээ чин одоо энэ адуучин гэдэг энэ маш сайхан өв чинь өөрөө аялал жуулчлал. Тэгэхээр энэ дотор чинь хөдөө аж ахуйн аялал жуулчлал нь багтаж байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь багтаж байгаа. Бүгд энэ чинь ингээд орцсон байгаа. Тэгэхээр энэ зүгээр нэг үгээр юм уу нэг үгүйсэхийн тулд үгүйсгээд ээж байгаа зарим нэг хүмүүс буруу уйлаад байна л да. Энэ одоо 1 кг интернетээр гарч байгаа мэдээлэлээр болохоор 1 кг махыг 10,000-аар экспортлно гэсэн иймэрхүү тооцоо гаргацсан л яваад байна л да. Энэ хэр бодиттой юм бэ? Яг энэ тооцоо гарсан нь магадгүй эргээд экспортын энэ үн ханш дотоодын одоо махны үн ханшд нөлөөлөх ямар нэг юм хамаарал бий юу харилцаа. За энэ Оросын улбаны улсад экспортлж байгаа энэ бол одоо бизнес эрхлэгчдийн хоорондын гэрээ хэлцээрэл зохицуулагдах асуудал л да. Ойролцоогоор $3 орчмоор гэрээ хэлцээр хийгдэж байгаа юм байна лээ. Энийг би тэд болгох ч гэдэг юм уу тэд болгох гэдэг багасгах ч юм уу хэсэг зорилтыг бол бид нар хөдөө аж ахуйнаас шийдэж чадахгүй зах зээлээр явж байгаа. За ер нь бол бүгд найрамд хятад тусдаа зөвхөн адууны махны экспортын тийм хариуц цэрийн нөхцөл тохирцсон учраас зөвхөн адууны мах экспортлж байгаа. Төрөний сайн бидний яриад байгаа чинь ямааны махны экспорт. Түрүү яагаад $1 тэрбум ингээд махны экспортын яриад эхлэв гэхээр бид нар өнөөдөр Хүнсэлтийн аж ахуйн сайд болоод ерөнхий сайд хятад байлчлаад албаны хүмүүстэй уулзаад ер нь хонь ямаа өхөр дээрээ бид нар хариуц цэрийн нөхцөл тохироё. Энэ тохиолдолд тохирчвол бид нар 10 сая малыг нэг хоног $100-аар бид нар хөдөлгөхөд $1 тэрбум орлолт хийчих. Тийм л боломжтой нөөц тооцоо гараад байгаа. Яг одоо $1 тэрбум юу гэж ер нь сайхан эргээр бодож байгаа төсөөлөл үстэй тийм бид 10 сая хоног л одоо хон толгойгоор шилжүүлэхэд одоо ямар нэгэд өгчүүл тэгэхээр эний чинь улс өөрөө хийгээд байгаа юм биш манай аж ахуйн нэгжүүд хийн малчт маань малаа өсгөж байна за тэн дээр нь манай махны үйлдвэрүүд ингээд ажиллаж байна тэгэхээр үндснийхээ энэ аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийг бодлогоор дэмжих ажлыг л манай яам хийж штэ гэрээ хэлцлийн хийж өгч байна хорой цэрийн нөхцөлийн тохирч өгч байна за болохгүй гэсэн одоо хорой цэрийн бүхэлд нь Монгол улсыг хорой цэрийн болохгүй гэсэн бол бид нар бүсчлээд энэ асуудлаа шийдэе гэдэг асуудлаа бүх одоо их олон төвшөнд ярьдаа шүү дээ. Энийг сонирхоод оройг үлхэр нээлттэй байх юм.
Аль болох нээлттэй байх. Одоо ингээд бид нар хятадаас 8 шинж мэрэгжлийн хүмүүс ирж манай үйлдвэрүүдийг болон бүс нутгийг шинж одоо тодорхой экспертийн дүгнэлт гаргая гэж байна л да. За одоо тэгээд энд бас телевизээр үзэж байгаа сонирхож байгаа хүмүүс байх юм бол манай махны үйлдвэрүүдээ сая тэнцээгүй зарим одоо юм дээр цайжруулсан санал авсан үйлдвэрүүд байгаа. Дээрээс нь бас энэ махан бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэдэг хүмүүс хэлэхэд бол одоо 8 эксперт ирнэ хятаас. Тэдний экспертэд эргэтний одоо бүх бичиг баримт юмнуудаа бүрдүүлсэн бай. Юу бүрдүүлэх яах ёстой талаар зөвлөө манай яамны мэрэгжлийн хүмүүсээс нь аваарай. Тэгээд энд бэлдээ. Аль болохоор бид нар энэ үйлдвэрээ нэмий олон болгоё. Тэр аттестачлал эрхийн өхийн төлөөл ингээ явж байна. Тэрнийх нь араас хөөцөлтэй явж байна. Тэгээд аль болохоор л одоо олон л байвал сайн байна. Сайн нэг мэдээлэл гарсан нэг Монгол мах концерн гэдэг тэр ямар очтой. Тэр бол хятадын улсын ямар шаардлага тавьсан бэ гэдээс. За танах ингэ нэг олон компани үрээд ирдэг. Тэгээ янгуудаа ингэ бүгдээрээ тусцтай гэрээ хийгээд тэр нэг удаа 1000 тонн ч юм оруулж ирчихэд таг болоод алга болчихсон. За дээрэс нь өөртөө ингэ янз бүрийн үн хилдэг. Тэгээ энэ дунд чинь одоо өөр улсад янз бүрийн зууч компаниуд орж ирээд сүүлдээ илжигний мах одоо Монгол мах болоод явж ивэл яах юм бэ? Тэгэхээр бид нар танай махын чанартайг мэднэ. Тэгэхээр чанартай тэгээд байхыгаа баталгаажуулаад төрийн одоо компани нэг цонхоор энэ хилцээрээ хийгээч. Тэднийг ч гэсэн энэ хүнсний аюулгүй байдал гэдгээ боддог учраас хэн нэгэн дурын хувийн компаниудад өгдөг юм байна. Төрийн компани энийг бас гэрээ хилцлээ хийдэг, тэр оруулдаг, тэр хамгийн гол нь тэр нь арталтай юу вэ гэхдээ зэрэг энэ аюулгүй байдлаа хангаж өгдөг юм байна. Эрүүл одоо энэ бүх тогтолцоогоороо энэ эрүүл гэдгээ баталгаажуулж байна. Тэгэхээр Монгол мах корпорац бол ийм зорилготой байгуулагдсан. Гэрээ хилцэл хийнэ. Тэн дээр юу гэхээр тийм Монгол махыг $1,000 доош өгч болохгүй гэдэг тэр жишгийг тавьж өгөх юм гадагшаа. Дотооддоо бас дотоодынхоо нөөцийг бүрдүүлэхэд нь бас дэмжлэг үзүүлэх юм. Яг мах бэлтгэлийн үйл ажиллагаа маань зөвшөөрөл авсан энэ компаниуд мэрэгжлийн үйлдвэр компаниуд нь хийн штэ. Гэрээ хилцлийн өмнөөс нь хийж за тэдэн төгрөгөөс доош бид нар өгөхгүй. Манайх энэ малаа эрүүл гэдгийг бүх тогтолцоо юмараа ингэж баталгаажуулж өгнө. Манай гайл болон хилийн одоо ийм нөхцөл байна гэдэг имийга манай Монгол мах корпорац явж гэрээг хийх юм. Тэгээ хэрэгжүүлэгч тал дээр нь бид нар энэ махны үйлдвэрүүдийг л хамтарч хэрэгжүүлж. Малчтай яг яаж харьцах вэ? Одоо жишээ нь саяхан мах үйлдвэрлэлд боловсруулдаг одоо үйлдвэрүүдээр улсын хурлын дарга явж байхдаа мэдэгдсэн байгаа шүү дээ. Энэ жил бол нэлээд зууд болно. Малаа бол ер нь нядлах хэрэгтэй шүү гэсэн ийм ойлголтыг иргэдэд өгсөн. Иргэд болохоор малаа нядлаад ченжүүдэд өгөөд ахуу энэ мах одоо боловсруулдаг компаниудгүй энэ шат амжлагыг яг яаж оруулж байгаа вэ? Мэдээж энэ уйлдах хэрэгтэй байх тийм ээ. Түрүүнд асуултан дээр мэдээлэл хэлэхэд ерөөсөө өвөр Монголын зах зээл дээр Монголын хоньны мах нь ойролцоогоор 60 вон буюу одоо $10, $9.15 орчим байх. Өөрөөр хэлбэл нэг 18-аас 19 мянгаар төгрөгөөр одоо жидийн одоо хоньны мах бол тийм ханштай байх. За энэ нэргээд бол Монголын одоо биднээсийн хоньны махны зах зээл бол урд байна. Тийм учраас бидэнд бол тэнд гаргахад бол зах зээл байна. Ерөнхийдөө боломжтой гэсэн ийм тооцоо. Мэдээж тэр жижиглийн хүн тийм үнэтэй байгаа. Тэгэхээр бид бол бөөнөрийн боломжоор ингээд зарах зах зээл байгаад байгаа. За энэ дээр нэг сөргийн бүтц гэдэг юм ийм зүйл яригддаг. Энийг бол одоо мах бол өөрөө ялангуяа малын мах бол одоо стратегийн хүнс тооцогддог. Тийм учраас бол квотор олгоно. За жишээ нь хонь дээр хэдэн мянга тонн ч тийм үү. Нэгэнт квотор олгодог зохицуулт байгаа учраас сөргийн бүтц алдахгүй. Одоо мал аж ахуйн асуудлыг хариуцдагийнхаа хувьд бол сөргийн бүтц нөлөөлөхгүй байхаар квота олгох шийдвэрлэх явахд бол боломжтой. Тэр мах худалдаж авахын тухайд бол илүү аль болох одоо бид нэр дэлхийн жишгт одоо олон улсын жишг дэлхийн нийтийн жишглөө ойртох хэрэгтэй байна. Манай махны одоо бараг 92 за бүр зарим хүн бол 90% гэдэг ихэнх нь одоо гар дээр бэлтгэгддэг. Тэгээ ченжээр дамждаг. Гэтэл өнөөдөр дэлхийн нийт бол одоо болсон хөгжиж байгаа одоо орнууд хөгжингүй орнууд бол яаж юм гэхээр аль болох ингээд өндөр чанартай одоо хүчин чадалтай одоо боловсруулах үйлдвэрүүд мадлаа гаргаа надлаа тийм ээ боловсруулад пакетлаад ингээд дэлгүүрийн ангууд дээр ирж штэ. Тэгэхээр аль болох манай малчид бол одоо махны үйлдвэрүүдэд өгөх бол илүү хэрэгтэй байгаамаа. Тэгэхгүй бол аль болох одоо бид нар хуучнараа хэдий бол хуучнараа. Бид нар энэ махны үйлдвэрүүдийн хүчин чадлын нэмэх чиглэлээр дэмжиж штэ одоо хөнгөлөлтэй зээл энэ төр олох гэж байна. Тэгэхээр махны үйлдвэрүүд маань одоо дотооддоо удирдахаас гадна гадагшаа экспортлох боломжтой болоод ирэхээр тэд нар хүчин чадлаа нэмнэ. Одоо чинь нэг ээлжээр ажиллаж байсан бол мах маркетийн дээр бид нар очиж үзчихлээ. Тэр тайж группийн саамууд дээр чинь тэд нар
бид нар 3 дахин илүү хүчин чадлаа нэмэх боломжтой 3 ээлжээр ингээ ажиллаад энэ дээр нэмэлт яхан хөрөнгө оруулалт хийгээд гэдэг ингээ ярьж байгаа юм тий. Тэгэхээр бид нар одоо энэ үндснийхээ үйлдвэрүүдийг дэмжиж аль болохоор үйлдвэрийн аргаар одоо бэлдсэн махыг дэмжихгүй болохгүй гадныхан бол гадагшаа гарах экспортлоход бол яг л үйлдвэрийн аргыг нэгж байгаа. Дотооддоо бид нар ч гэсэн одоо дээдл нь 8% бидний иддэг нийт жилийн хүнснийхээ мах бүтээгдэхүүнийг бол 8% л жүдэ үйлдвэрийн аргаар бэлдсэн мах идэж штэ. Тэгтэл тэрний цаана хүнсний аюулгүй байдал биш. Тэгэхээр бид нар энэ тэрбум долларын одоо экспортын боломжийг нэгэд өгнө гэдэг чинь манай үндэсний махны үйлдвэрүүдийн хүчин чадал, тоног төхөөрөмж бүх юм сайжрахын хэрээр нийт хэрэглэгч 3 сая хүний маань хүнсний аюулгүй байдал сайжрах юм аа. Энийний цаана бид нар бол үйлдвэрийн аргаар бэлдсэн аюулгүй цэвэр орчинд бэлтгэгдсэн махан бүтээгдэхүүнийг хэрэглэх энэ боломж нь бид нарт бас ирж байгаа. Энэ утгаараа бас ойлгоод бас дэмжих хэрэгтэй байгаа. Тэгэхээр бас малчтынхаа малыг мах болгох цөөлөх тал дээр нь бол бид нэр дэмжиж ажиллана. Гэхдээ яах ч арга байхгүй нь үйлдвэрийн аргаар дэмжиж байгаа. Үйлдвэрийн аргаар одоо мал нийтэлж байгаа. Энэ гэр нь дамжуулж л одоо бэлтгэх үйл ажиллагаа явагдана да. Нэг ностой мэдээлэл яваад байгаа шүү. 500 мянган газрын тэр хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд яг одоо оршин сууж байгаа иргэдийг бас нэг үе бас хөөж гаргах гэж 17-оос эхэлж хөөгөж ерөнхий сайданд формат өргөх гэсэн байж гэдэг. Зөв нэг дэлгэцүүд яриад яваад байсан л да. Тэгэхээр тийм иргэдтэй яг яаж харьцаа үүсгэх юм бэ? Яста дэлгэцүүд яриа байна. Тэнд бол халахгүй сум байдгаараа байна. Тэнд харин ажиллах ажлын байр их нэмэгдэх болохоор тэнд залуучууд очиж тэр халахгүй сум бол хотолтлоо өгчих байх гэж би харж байгаа. За тэнд бол 20 цэрийн бүс чинь жижиг гэн штэ. За 20 цэрийн бүс гэдэг дотор одоо яг мал имлэг малын лаборатори бүхий яг энэ вакцин тариад энэ өөр малтай холдохгүй ингээ байна гэдэг хэсэг маань маш бага штэ. Жижиг хэсэг байхгүй юу? Тэнд ирчимцэн малаачхуутай. Тэгтэл нөгөө нэг энэ газар тариалангийн хэсэг, бэлчээр хадлангийн хэсэг бол энэ чинь чөлөөтэй л байна шүү дээ. Нэрлэгдээ явж байгаа. Тэнд бол нэг хашаа барайл, хориол, хүн явахгүй, барихгүй тийм байхгүй. Зүгээр үйл ажиллагаа эрхлэхдээ нь тэнд бол замбраагүй хин дуртай нь очиод газар ухаал юм хийгээд ингэж байхгүй. Яагаад гэвэл тэнд бол зөвхөн дэвшилтэд байгаль орчин дээлтэй технологи бүхий хөдөөжмөн үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг чинь тэнд зөвхөн органик бордоо хэрэглэн органик одоо урам хамгааллын бодис гэдэг юм одоо энэ бүх юм чинь нөгөө маш өндөр хатуу шаардлагатай байх нь шүү дээ. Зөвхөн тэгэлдийн шүүлтийн технологи газар тариаланд хэрэглэн мал аж ахуй дээр мөн ялгаагүй. Тэнд бүх одоо хэрэгжилж байгаа бордоо тижэл юм болгоно хяналттай. Тэгэхээр тэнд бол хэн нэгэн хүн за энд нэг сайхан газрын чөлөө зүсгэн инлээ чөлөөтэй дураараа юм хийе гэдэг юм гадаадынхан ч дотоодынхан ч байхгүй. Монголчууд ч гэсэн тэнд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахдаа тэнд яг л энэ тусгай онцгой дэглэмийн дагуу үйл ажиллагаа явуулна гэвэл зөвшөөрлийн үг нь тэгж чадахгүй зөвшөөрөл нь хураагдана. Гадаадын болоод бид нар мэдээж эн чинь биотехнологи ялангуяа тэр өндөр одоо үр ашиггүй малын үр хөврлийг оруулж ирэхээс эхлээд энэ технологиг бид нар нэвтрүүлнэ шүү дээ. Мэдлэгийг, инновацийг нэвтрүүлнэ. Энд чи одоо хөдөө аж ахуйн парк, хөдөө аж ахуйн инновац кластер гэж янз бүрээр хэлдэг. Тэрний л нэг хэлбэр шүү дээ. Бид нар тэгэхээр энэ ч бол бүтээн байгуулалт энэ дээр бол маш хатуу өндөр шаардлага байна. Дураараа дөрөхгүй хинж одоо нэг юм байгаад байгаа. Жишээ нь ховдод одоо шүлхий гарлаа гэх чинь бид Сүхбаатараар ч юм уу, Доромтоор ч юм уу мал мах гаргаж чадахгүй. Ягаад тэгэхээр одоо бүхэлдээ улс ингээд 20 цэрийн шүлхий гарцсан гэдэг тийм асуудалд орчдөг нэг бүс нутг болчих. Энийг бид нар хайлуулах өсчилж байгаа. За цаашлаад чөлөөт бүс дээр бид нар ингээд энэ ерөнхийдөө малын хөдөлгөөн бол хяналттай байдаг юм аа. Энэ дээр бол энд үрдсэн энд байгаа мал бол ямар нэгэн байдлаар тэр шүлхий хүчнээс ангид байгаа юм аа. Энийг бид нар олон улсын өмнө нотлоод мал эмнэлгийн байгууллагын өмнө нотлоод ингээд олон улсын зах зээл дээр гаргахад бол ямар ч асуудалгүй байгаад байгаа. Энэ л утгаараа бид нар чөлөөт бүс байгаа. Чинь зэрлэг амтэн ч гэсэн энэ халдвар төвчнийг тараадаг шүү дээ. Тийм учраас бид нар энэс ч гэсэн ангид байх хаших нөхцөлийг бол 20 цэрийн бүстэй хийн. Тэр 20 цэрийн бүс нь өөрөө энэ нийт 500 мянган га газар дотор маш бага хэмжээнд байна. За энд бол бид нар одоо чинь хятадтай $1 тэрбум махан бүтээгдэхүүн гаргая гэхэд бид нар шүлхийгээс гараагүй 50 бүс буюу энэ төвөөс одоо баруун тишээ байгаа энэ нутгуудаас л авах боломжтой гэдгийг илэрхийлсэн байна. Тэгэхээр Дорнод Сүхбаатар аймагт шүлхий гарсан байдаг. Тийм учраас тэндээс махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргая гэх зэрэг энэ 20 цэрэнд орчоод байна шүү дээ бид нар. Тийм учраас бид нар тэнд яг малыг эрүүл байлгах тэр нөхцөлийг хангасан, эрүүл гэдгээ баталгаажуулсан нөхцөлөө 20 цэрийн дэглэм бүхий хэсэг газрыг бий болгоё. Дотор нь харьж явах нь шүү дээ. Тэгэхээр тэнд бол нэг эрчимцэн мал аж ахуй, тэнд ингээ мал бордохын үйл ажиллагаагаа
хийх учраас тэнд бол нэг том газар байх шаардлагагүй бас тэндээсээ л ингэж зүүн бүсийнхэн бас одоо баруун юу гадагшаа экспортлоо махан бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм. Ийм маягаар уян хатан зохион байгуулалт хийж штэ. Нэг хэсэг газраа ирүүл гэж гаргаж ир тэндээсээ махан бүтээгдэхүүнээ гаргая. Өвчин гарцсан байгаа хэсэг дотроо хэсгэн газрын одоо 20 цэрийн буюу олон эмнэлгийн одоо тусгай дэглэм бүхий газрыг нь бий болгож аваад ингээ тэндээсээ гаргая гэсэн ийм олон арга хэлбэрүүдийг хайж одоо бий болгож байгаа явдал. Тэрээс бас энэ зүгээр асуулт голыг чөлөөт бүс нэрээр гадныханд өгөөд байгаа хүн хинбэ? Эх орныхон газар нутгийг 50 байлгахыг хүсэж байна гэв. За тэг өгцсний баталгаажуулах юм хаа байна? Хийн өгцэн? Ямар бичиг баримт байна? За тийм бичиг баримт дээр байх юм бол авчираад өгөөрэй гэж. Тэгээд донго хоёр женк авсан гэсэн гэдэг. Твиттер чинь нөгөө биний бодлоор ухаалаг хүмүүс иргээд байдаг санагдаад байдаг шүү дээ. Гэж л ойлгохоор их ухаантай юмд яваад байдаг юм байна лээ. Тэрийг л уншиж танилцуулж байгаа. Хятад нэг өгөхөр 7 сая төгрөг хүрдэг юм гэсэн гэж байгаа. 20 цэргээд баахан мөнгө туунаа. Бид өвчтөе мал идэж байгаагүй тэр бөмбөгээд 10 тэрбум мөнгө туун. Энэ бол Монгол мал 70 сая хүрээгүй 40 сая, сайндал 40 сая байгаа. Хаан банкнаас зээл авахын тулд малч тоогоод имдэг гэж байгаа. Тэгэхээр яг тооны хувьд та хэр өөрөө ихтгэл өмчлөлтэй гэдэг юм бэ? 70 сая малтай байгаа Монгол. За одоо манай статистикийн төв газар л гаргаж байгаа мэдээ штэ. Албан ёсны мэдээг л үндэслэж би ярихаас. Хаан банкнаас мэдээлэл авдаг үү? Чөөр бүх төлбөрийн институт задлж байгаа учраас энэ чи орон нутгт бүх салбар нь байна. Яг энийг хариуцаад үнэн зүрийн батлан даадаг байгууллага байна. Салбартай, аймаг болгон салбартай, дээрээс нь сум болгонд бол 3-4 мэргэжилтэд ажиллаж идэг. Энэ бүтцээрээ бид тодорхой мэдээлэл авч явдаг. Газар харилан дээрч тэр бол аж ахуй дээрч тэр юм уу? Төрийн албан ёсны мэдээлэл дээр үндэслэж ярина. Одоо хийж сураад байгаа мэдээг одоо Одоо ингээд харилцаагаар тий яадаг ч байсан одоо нэцээгээл явахгүй бол одоо твиттер ч өөрөө аюултай. За тэгээд байна штэ. Одоо бэлчээрийн дац хэтэрсэн гэдгийг одоо бүгдээрээ хүлийн зөвшөөрнө дөө. Тэгэхээр эн чинь малынхан тоон бас даацаасаа хэтэрсэн байна штэ. Тий. Ямар нэг хэмжээгээр бас хонь идэртэйгээ одоо ямаа идэртэйгээ зэрэгцээд нэг машинууд ч бас бэлчээр болоод талхлаад дуусчихсан шүү дээ. Тэрийг бас тооцсон. Зөвхөн мал талхлаад байгаа шиг. Алхуудын юун дээр чинь уул уурхаан зам яаж тэр нэг бэлчээрийн талбайг одоо талхалж байгааг хараа үсттэй тий. Тэгэхээр тэнцээ бас зөх одоо авцам тавигдах дэд зүтс бий болгох энэ төр гэсэн шаардлагууд байна. Тэн дээр одоо хөрөнгө оруулалтыг татахын тулд энэ чөлөө зүс чинь өөрөө татврын хөнгөлтийг үзүүлж байгаа. Тэгэхээр эн чинь заавал одоо гадныхан гэхгүй дотоодынхан манай аж ахуйн нэгж гэсэн тийм хөрөнгө оруулаад татврын хөнгөлтөө өгч болно шүү дээ. Чөлөө зүсгээр зөвхөн гадныхан гэж ойлгоод байгаа юм. Бид нар өөрсдөө яагаад тэнцээ татврын хөнгөлт идлээ тэнд бүтээн байгуулалт хийж болохгүй гэж. Тэнд чинь одоо бид нар өөрсдөө төсвийн хөрөнгөөр хийхдээ тэр зам тавьж чадахгүй байна. Тэр одоо дэд зүтсийн гин тавьж чадахгүй байна. Тэгвэл тэрийн хөрөнгө оруулж байгаа талын дэмжээ та нарын хөрөнгө оруулалт тодорхой хугацаанд дотроос хөнгөлөе гэдэг юм байж болно шүү дээ. Танаас нэг зүйл асууж байна. Хэсэг хуульчид таныг авилгатай тэмцэх газар болоод тагнуулын ерхий газар гомдол гаргацсан байгаа. Ямар нэг байдлаар таныг дуудсан уу? Асуусан. Дуудаагүй харин өгсөн гэхээр би баярлжээ. Үнэн үнийн олоод тэд нар хариуг нөхөх Тэгэхээр одоо энэ бас нэг зүйл асуух гээд байна. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргацсан. Магадгүй нэг хэд хоногийн дараагаас нөгөө маргаантай хэсэг асуудлыг шийдэх. Хэрвээ маргаантайгээ гараад ирэх юм бол үндсэн хууль зөрчсөн байна гэдэг зүйл одоо энэ 500 мянган га газар дээр асуудал одоо энэ улсын хурлын тогтоол шүү дээ 75 дугаар тогтоол гэдэг. Энэ тогтоол дээр гарчвал энэ асуудал яг хуу цаашаа өрөнд түтгэлзээд нөгөө дараагийн үйл ажиллагаа явахад түтгэлцэж шүү дээ. Энэ дээр үндсэн хуулийн цэц яг ном дүрм журмаараа ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас энд үндсэн хуулийн зөрчсөн гэж ямар ч дүгнэлт гарахгүй. Яагаад гэвэл энэ үндсэн хууль зөрчөөгүй. Гаагцхүү зүгээр энэ дээр бол эрхчлэлийн сонгуул нэр дэвших гэж байгаа хүмүүсийн тархитлахаар эргүүлж нэг олон танигдах гэсэн юм өрөвдөлтөл орлого хийгээд байна л да. Тэгээд энүүгээрээ зөвөр дамжуулаад тухайн орон нутагт амьдарч байгаа хүмүүст хор хийгээд байгаа нь л харамсалтай. Тэнд бол бүтээн байгуулалт хийгээд тэнд хүмүүс маань ажлын байр нэмэгдээд илүү орлоготой болъё. Тэнд одоо чинь татврын хөнгөлт идэлээд тэнд орнотод амьдарч байгаа хүмүүс үйл ажиллагаа эрхэлж байгаа болохгүй гэж. Тэнд одоо сайхан махны өхөрт хижээгээд фермер байгуулъя. Тэнд газар тариалан хөгжүүлээ ингээ явъя гэдэг. Тэнд би болох одоо үйлдвэрлэл дээр нь ажлыг энэ боломжуудыг нь ямар нэг байдлаар хааж худал мэдээлэл өгч хүмүүсийн сэтгэлийг өмүүлж штэ. Энэ бол хорлож байгаа хэрэг. Энэ дээр хууль зүйн тайлбар хийхэд бол Монгол Улсын үндсэн хууль зааснаар гадаадын иргэн хуулийн этгээд газар өмсөх хоройтой нээгдээгүй. Газрын тухай хууль зааснаар гадаадын иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийг бас нээж өгөөгүй. Зөвхөн газар ашиглах асуудлыг л засгийн газрын одоо
тогтоосон журмаар шийдлээ гэдэг ийм хязгаарлалтуудтай. За ингээд сүүлийн үед бас нэг ганц мэдээлэл явж байна л да, та сая асуулаа. Гадаадынхан зарлаач гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл одоо газрын тухай хуулийн 17-ийн 1-2 зааснаар тэр газар ашиглуулах гадаад улсын иргэн байгууллагуудад одоо төрөөс концессийн гэрээг ашиглуулах асуудал зөвхөн улсын хурлын онцгой бүрэгт хариалагддаг. Тийм учраас ямар ч тийм эрхцэн хувьд бол боломж байхгүй. Энэ бол ямар ч асуудал байхгүй. Гэрүүлийн хэрэгцээнд бага зэргийн газрыг одоо гадаадын иргэн ашиглая гэж одоо тэнцээ нэг байшин бариад амьдрах гэж байгаа хүн төр хугацаанд ашиглая гэх юм бол дуудлага худалдаагаар тухайн газрын засаг дарга шийддэг. Энэ бол зүгээр гэрүүлийн хэрэгцээ буюу нэг маш бага хэмжээнд байна шүү дээ. За одоо тэр байгууллага улс газрын концессор юм уу түрээсээр хэрэглэе гэвэл их хурлын онцгой бүрэн эрхээ. Тэнд нэг сайд тэгж ороод дураараа их хурлын онцгой бүрэн эрхт халддаг юм гэж байхгүй. Нэг засаг дарга дураараа ороод тэнд бүрэн эрхт нь халдна гэж юм байхгүй. Энэ улс чинь дүрмтэй, хуультай, журамтай тэрийн сахиулдаг байгууллага байна. Тэр хүрээн дотор ажиллана. Тэрийг нь хяндаг, цагддаг байзар байна. Тэрнээс хэн нэгэн гүйччил дураараа очоод тэгэн хэлэн гуйж явж идэв. Тэр хилээд идэг хүмүүсээс нь тэр нотлох баримтаа гаргаад ир гэж хэл. Бичиг зас бага авчираад харуулаад ярьсан. Тэр юу юм тэгээ байна уу тэгээ? Тэгээ өөртөө үзүүлж харуулаад ирээл яриад явсан л да тийм. Тэр үтгээд бүр гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улс байгуулагдсан хуулийн этгээд хүртэл одоо газрын тухай хуулийн 44-ийн 5 зааснаар бол засгийн газраас тогтоосон журмын дагуу зөвхөн ашиглана гэж бүр эзэмшигч хэрэг байхгүй. Энэ утгаараа бол ямар ч тийм одоо гадаадын хөрөнгө хуулийн этгээд зарах юм уу яах төрөслөх ийм боломж газрын тухай хууль одоо бид хоёр хоёулаа эрх зүй чиглэлээр бас ажилладаг хүмүүс. Энийг маш сайн мэддэг нэг өрөөнд л ажилладаг. Ингэж зааж байгаа чөлөө төсөө хуулийн хууль зааснаар газрын тухай газрын чөлөө төсөө хууль өөрөөр заагаагүй бол бус харилцааг нь газрын тухай хуулиар зохицуулаад явчихж байгаа. Тийм учраас ямар нэгэн газрын асуудал байгаа бол ерөөсөө газрын тухай хуулиар их харилцаанд зохицуулагдана. Тэгэхээр энэ төлөвлөлтөөр чөлөө төсвийн тухай хуулийн дээр энэ газрын ашиглах тухай асуудлыг тусгаагүй байна гэдэг зарим хүмүүс шүмжлээд байна дээ. Гэтэл яг чөлөө төсвийн тухай хуулийн дээр чинь маш тодорхойгоор юу гэж хэлсэн бэ? Энд тусгагдаагүй газрын харилцааны асуудал бол газрын тухай хуулиар зохицуулагдана гэд байж байгаа. Тэгэхээр газрын тухай хуулийн дээр маш ойлгомжтой юу гэж байна? Гадаадын иргэн байгууллага бол Монгол улсын газрыг эзэмших өмчлөхгүй. Зөвхөн Монгол улсын иргэд байгууллага эзэмшнэ, өмчлөнө. За гадаадынхан болоод яах вэ гэх зэрэг гадаадын иргэн харьяалгүй хүн газар ашиглах тухай одоо гэр бүлийн зориулалтаар гэж байна шүү. Тэр нь дуудлага худалдаагаар энэ ном дүрм журмаараа тэр засаг даргын тэр шийддэг. За гадаадын улс олон улсын байгууллага гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг зөвхөн их хурл шийднэ. Одоо гадаад улсын болон олон улсын байгууллага чинь юу ордог вэ? Элчин сайдын яамдууд орно тийм үү? Тэнд бас нэг Монголд нэг тодорхой өөртөө элчин сайдын яам ашиглаж байж байгаа газараа тодорхой чиглэлээр ингэж ашиглая гэдэг. А тэр дөрвөн журмын бол засгийн газар баталж өгдөг. А эрхийн нь бол зөвхөн их хурл хийж баталж өгнө. Тэгэхээр их хурл одоо ийм л дэгтэй журамтай тусгаар улсын иргэдээ бид нар нэг зүйл бас нэг тодруулмаар байгаа юм л да. Бас л гарч байгаа яриа. Улсын хурлын 75 дугаар тогтоол яг 7 сарын 9-ний өдөр батлагдсан. Тэгээ нөгөө улсууд юу гэж ярьдгүү гэхээр одоо энэ бусад болохгүй хуулиуд дандаа нэг баярын өмнөх өдрүүдэд батлагддаг гэдэг нэг ийм зүйл яриад байдаг. хаалттай гэж яриад байсан тийм. Тэгж яриад байсан баха. За хаалттай ч гэж яг яриаг баха зүгээр ярьсан. Тэгэхээр энэ дээр ингэсэн хөдөө аж ахуйн хуралдаан мэдээлэл хаалттай байсан гэж яриад. 7 сар яриаг үү 7 сарын 9-ний өдөр бол яг тийшээ сэтгүүлч ч юм анхаарал хандуулаад ингэж батлагдсан. хоёр аваргын хэн зүүнний магнаа эдэр гэж тийшээ хандсан байсан. За энэ бол дээ шүү дээ нэг л өдөр батлагддаг юм биш. А энэ бол нөгөө хилцэх хэсэг. За нэгдүгээр хилцүүлэг, хоёрдугаар хилцүүлэг эцсийн их гэдэг. Тэгээ найруулга сонсно гэд хэд хэдэн шат дараалсан үйл ажиллагаа байгаа. Тэгээ байнгын хороогоор дамжин дараа нь их хурл дээр орж ирнэ. Энэ бүх үйл ажиллагаа нээлттэй явагдсан. Энэ бол олон өдөр явагдсан. За хамгийн сүүлийн алах цогтөг өдөр нь болохоор тэр эцсийн найруулга сонсдог өдөр чинь 7 сарын 9 болоод болж штэ тий. Тэгэхээр 7 сарын 9-нөр нь одоо хаягдж хилээд байгаа. Тэгэхээр энэ хилцүүлэг бол нээлттэй, ил тодор тэгээд энэ өмнө нь энэ бүх одоо хурал яаж хууль баталдаг тэр хилцүүлгийнхээ шат дамжлагаар явсан шүү дээ. Одоо энэ тухай мэдээллийг бол авч үзье гэвэл архивд юунд чуулганы бүх мэдээллүүд бол тэгэхээр бол асуудал гаргаад байгаа хуульчд бол засгийн газрын дээр хилцсэн асуудал болоод улсын хурал дээр явцсан процессуудыг бүгдийг нас үзэж болох нь байна тий. Нээлттэй. Нээлттэй. За тэгэхээр энэ
нэвтрүүлэг дуусгаараа бас найруулагч тохиод байна. Тэгээд энэ солонгосчууд энэ үйл ажиллагаа сайхан дэмжиж 150 ширхэг сайхан сайн үйл дээр үнэ бэлгэлж байгаа гэж сонссон. За тэнд нэг цагуур аж ахуй байгуулад тэрнийхээ дагуу Монголын талд хүлээлгэж өгөх гээд одоо манай талаас нэг одоо бод баха нэг компанийг шалгаруулад барьж байгаа юм билээ. Тэгээд тэр нь одоо хүлээлгэж өгөх гээд орой өдрөдлийн шийдэнлэг хийсэн шүү дээ. Тэг үлээгээ байж байна. За тэнд бол аж ахуйн дээр нь бол нэг 50 үнэ байна лээ. Нэг 100 махны үхэр өржүүлэх тийм байр. Нэлийн орчин үеийн стандартын тийм дагуу ийдсэн. Нэг 200 га газарт усчлалтын тоног төхөөрөмж тавьсан. За хүлэмж байна ногоо тарих. Тэг эднийг чи Монголын талд хүлээлгэж өгөх энэ тэр юм Солонгосын олон улсын хамтын ажиллагааны энэ Койка гэдэг компани шуумаар хийж байгаа шүү дээ. Тэрнээс ямар нэг компани аж ахуйн нэгж талд санаа өөрлөөл хийчихэл тэрнийхээ араас юм авахгүй айл ингээ байхгүй. Дээр байгаа объект нь ингээд төслөөр орж иж байгаа. Одоо газар эзэмших хэрэг нь болохоор одоо мал аж ахуйн хөрөөлөл гэж байдаг. Энэний хөрөөллөнийг одоо эзэмшилт бичлэг ингээд байж байгаа. Ямар нэгэн байдлаар хата дотоодох боломжгүй 200 үдийг 200 мянган харьяал нь газар нь дээдсэнд байгаа барьсан нэг юмнууд байна шүү дээ. Теплицээс эхлээд тэрнийг үхэр одоо бордох байр маяг. Тэр нь болохоор Монголын талд одоо хүлээлгэж өгөх гэж байгаа. Койкогийн биелэг. Одоо яг энэ за чөлөөт бүс за нөгөө талаар энэ махны одоо экспортон дээр голлож ажиллах хөнгө ингээд тооцохоор нийтдээ хичнээн ажлын байр нэмэгдэж байна. Яг энэ дээр судалгаа байгаа юу? За чөлөөт бүс дээр бол ажлын байр нэлээх нэмэгдэнэ. За тэнд гэтэл шинэ нэг эдэн тоо хэлэх юм бол одоо манайх бүхэлдээ улсаасаа тийм нэг үхрийн махны экспорт нэг 480 тонн гаргасан гэж бодох юм бол энэ ч 7 дахин их ба зөвхөн энэ чөлөөт бүсээс одоо 3200 тонноор нь гарах боломжтой болно. Одоогийн байгааг 7 дахин нэмж болох нь шүү. За энийгээ дагаад үхрийн ширний экспорт одоо 5-6 дахин өснө гэсэн үг байна. За энд сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи тулгуурсан мах арьс шир боловсруулах үйлдвэр байгуулагдана. Тэр одоо бол энд ямар нэг байдлаар энэ боловсруулах үйлдвэр байхгүй шүү дээ. Тэгэхээр шинээр тэнд бий болно гэсэн үг. За хөдөө аж ахуйн экспорт бол 21-с 26 сая ам доллараар өснө гэсэн тооцоо байгаа. Зөвхөн энэ бүс нутгаас бид нар. Тэгэхэд энэ маань одоо бүхэлдээ хөдөө аж ахуйн салбар жилд улсынхаа хэмжээнд гаргаж байгаатай дүйцгүүц хэмжээнийг одоо экспортыг зөвхөн тэр хөдөө аж ахуйн чөлөөтсөөс гаргана гэсэн. Ингээ харьцуулахаар бас нэг тоо анзаарч байгаа бох тийм ээ. За одоо бид нар энэ эдийн засгийн хөгжлийн суурь уул уурхай гэж харж байсан бол энэ чинь солонгорч хөдөө аж ахуй уул уурхай аялал жуулчлалгээд ингээд олон одоо тулгуурт болно. Тэнд одоо дагаад бас энэ хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой байгаа. Бус салбарын хөгжил одоо тэнд зогсонг байгаа бол тэнд аялал жуулчлал, тээвэр, бус үйлчлэгээний салбарууд одоо банк санхугаас худалдаа гэдэг ингээд яваад ирнэ. Тэгэхээр бид нар энэ шилжилт хөдөлгөөн бол одоо өдөөнөөс хот байсан бол хотоос өдөөрөө явна. Тэнд илүү сайхан боломж болцоо байна. Энд ажиллах болно. Тэгээ бид нар энэ одоо гэтэл бид нар яг ажиллах хүч маань нэг 310 мянган хүн байна гэж байгаа бол тэнд бол нэмж болно. Зөвхөн тэр хөдөө аж ахуйн чөлөөтс дээр 800 шинэ ажлын байр орон нутагт бий болно гэсэн ингээд ихний тооцоонууд байна. За баярлалаа. За энэ тэр тусамдаа нэг олон өрхийн одоо орлого нэмэгдэн, ажлын байр нэмэгдэн. За энэ төсөл бол их л сайхан сонсогдоод байгаа юм а. Тэгээ яг нөгөө юм олон талтай гэдэг шиг тийм нутаг орноо алдлаа, хятад, солонгосоор өдөргээр янз бүрийн юмуд яриад. Тэгээ тэр хүмүүс ярьж байгаа ч бас буруу биш л дээ. Манай нэвтрүүлгийн гол санаа нь юу гэвэл иймэрхүү том эргэлзээнүүд одоо энэ цахим уудас гэдэг чинь өөр маш аюултай мэдээлэл гэж болчихлоо. Энэ дээр бас та нарын энэ асуудлыг гаргаж тавьж байгаа нэг сайн байна. Ягаад гэвэл бас санаа мэдээлэл байгаа хүмүүс санаа зовсон байх. За бидний зүгээс бас мэдээллийн хангалттай өгөөгүй бас хугацаа алдсан баг. Хугацаа алдаж тэгэхдээ бас уучлалт хүсэхэд сүүлийн хэдэн сар бидний хувьд бол энэ жилийн үед амралтын өдөр гэж байхгүй ажиллаж байна. Тэгээд хамгийн одоо сүүлийн одоо хоногуудыг бол ялангуяа наадмаас хойш хоногуд одоо тувтын энэ махны экспортын дээр ажиллаж байна. Одоо би энэ хооронд одоо нэлээд хэдлийн хятадын Монголын хооронд явлаа, Орос явж байна. Одоо ингээл тэдний талуудын экспертүүдийг авчиж байна, уулзж байна, гэрээ хэлцлийж байна. За эн чинь болохгүйгээр нэнийг сайжруулж байна гэдэг ингээл цаг наргүй манай яамныхан ажиллаж байна. Тийм учраас энэ гадагшаа мэдээлэл өгөх ажил дээр бас цалгарцсан байна. За тэгээд танаас би ганцхан асуулт асууж байгаа. Үзэгчд маш их маш товчгоо ярил. Манай цаг бас асуугаасаа гэж бодож байгаа.
та нөгөө давхар дээлийн асуудлыг хамгийн их эсэргүүцдэг байсан гишүүдийн нэг. Тэгээд яагаад давхар дээлтэй яваад байгаа юм бэ гэд зөндөө хүн асууж байна. Энэ бол өстэй маш их хүн асууж байгаа учраас товчгоо хариулаач. Давхар дээлийн хуулийг би одоо ч гэсэн орж ирэхэд дэмжинэ. Давхар дээлийн хуулийг байх уугүй юу гэдэг асуудал засгийн газрын гишүүн 50% нь одоо давхар дээлтэй 50 дан бай гэдэг тийм хуулийн төсөл дээр би санал өгч ирсэн шүү дээ. Сайхан бэлэг ерөнхий сайд бид нарыг санал болгож оруулахдаа тал нь одоо 50% нь гаднаас 50% нь дотроос гэсэн санал орж исэн. Тэр 50% дотор нь би бас багтсан. Тэгээ тийм учраас нөгөө миний одоо дэмжиж исэн саналын үзэл санаа одоо явж исэн учраас би бас энд нь явсан байгаа. За нөгөө тал нь бол би бол том зорилго тавьж байна. Хөдөө аж ахуйн сайд ажиллаж байна. Өргөдлийн байнгын хороонд байж хахад энэ газар нутгаа хайгуулын лиценз далдлаа, уул уурхайн лиценз далдлаа гэдэг малчтын маш их өргөдөл ирж ирсэн. Би үдээ аж ахуйн эдгээр газрыг хамгаалнаа. Тухайлбал энэ бэлчээр газар тариалангийн газрыг үдээ аж ахуйн бүтээн байгуулалт уул уурхаас илүү болгоно гэдэг тийм нэг харуулна гэж би том амбицтай орж ирсэн. Өнөөдөр би 9 сарын дараа хил хөвгтөө хийсэн ажилдаа сууж байгаадаа баяртай. Миний дан давхар дээлтэй байлаа гэж надад янз бүрээр хэлэх бол энэ дэргэд маш өчүүхэн зүйл. За баярлалаа. За ингээд бид За чи хасчихсан тэгээ. Иргэний мэдээ жоохон цагаас оцорч эхлээд ерөнхийдөө цаг орчин болоод дууслаад өнөөдөр чухал асуудлыг хөндөж ярьсан байх гэж бодож байна. Тэгээ энэ бол нэг төрөм долларын махны экспорт махыг экспортлно гэдэг нь өөрөө маш чухал асуудал. Тэгээд бас хөдөө аж ахуйн чөлөө төс байгуулах тухай асуудал өөрөө бас чухал асуудал байна. Тэгээд сайдын хэлдгэрээр айц сандарах зүйл одоохондоо байхгүй байна. Тэгээд цаашдаа ажил үргэлжлээд явна. Тэр нөгөө мах экспортлоход тэр нөгөө 500 мянган донтой цав газар бол бас холбогдох юм байна шүү. Тэгээд нэвтрүүлгээс цаашдаа энэ сэдвүүрээс цааш үргэлжлэнэ. Сайдыг бас таньс бас асуулт Дараа байна. бас нэг Миний зүйл өвд хаалга нээлттэй өргөж танаад одоо улсын хурлд нөгөө сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа тийм ээ. Дараа нь бас яг сонгуулийн хууль ярихаар магадгүй өөрөх шаардлага гарах бах та ирээрээ. Ирэлгүй яха. Би та нарыг урахаар ер нь ирдэг шүү дээ. За баярлалаа. За ингээд үзэгчтэй анхаарч үзсэн танд баярлалаа. Одоо шүүх хурлаа өргөжлүүлэн хүлээн авч үзээрэй.